Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Доржид ханд нээлттэй захидлын илгээсэн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч тандсан захидлын 1-р хэсэгт нь ийм байгаа юм. Ер нь одоо улс орны эдийн засагт хүндрэл учирч байгаа энэ цаг үед бол засгийн газар одоо 100 хоногийн мөрийн хөтөлбөр гэж гаргаад за тэр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх олон янзын ажил одоо зохиолоо. За тэр нь бол одоо ингээд ерөөсөө одоо дуусчихлаа ш 5 хүн мэдж байгаа 20 хоног. За энд бол нэг олигтой өөрчлөлт гарч чадсангүй. За улс төрчид юу гэж үзэж байна гэхээр улсын их хурлын гишүүд улс төрчид бол за хууль эрх зүйн орчныг сайжруулах юм бол улс орны эдийн засгийг аврах одоо хамгийн ихний гарц энэ байгаамаа гингүүтэй яг баяр наадмын өмнө хүмүүсийн одоо яг нэг сайхан надайж наадмын гоёл зүүсгэлээ одоо бэлдэж байх ийм үед бол ашигт малтмлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль газрын тосны тухай хуулийг батлуулаад дээр нь одоо ерөнхийлөгчийн тэр жил санаачилсан ашигт малтмлын хайгуул олбортой лиценз зүүдийг хязгаарлах тухай тэр хуулийг хүчингү болгосон 7 сарын 1. За ингээд дээр нь олон жил одоо олон ч одоо юу гэдэг хэдхэн жил ч гэсэн үйлчлэгтэй үлгэн салган үйлчлэгтэй Монголын газар шороо байгаль орчин олон ус гол оюун модыг аварсан урт нэрд гэгдэх хуулийг бүр одоо хүчгүүдүүлээд үн цэнэгүй болгоод түүгээр одоо хязгаарлагдсан байсан олон лицензүүдийг сэргээ шийдвэрийг гаргачихлаа наадмын өмнө. Мөн энэхүү захидал засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног нэрээр хаацаалтанд дайлимдуулж, уул уурхайг аврах нэрийн дор байгаль хамгаалах хууль тогтоомжуудыг хүчгүүдүүлж, ирээдүйн хойж байсан өрсөн бүхнийг ухаж мөнгө олгохыг уриалан, үндэсний эдийн засаг аюулгүй байдлах байгаль орчин нүүдэлчтэй уламжлалт ааж авах вэ, соёл уламжлалт халтаа шийдвэрүүд гаргаж байгаа. Мөн эдийн засгийн дан ганц уул уурхайн салбарт түшиглэн аврах өрөөсгөл арга замыг сонгож байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. Энэ уул уурхайг ингэж уул уурхайгаар ерөөсөө дан ганц өрөөсгөл эдийн засгаа аварна гэж байж болохгүй. Эдийн засгаа олон төрөлжүүлж бүх одоо нийгмийн бүх салбарыг ухаалаг болгож өөрийн ерөнхийлөгчийн өөрийнх нээснээр ингэж байж одоо тэр аж үйлдвэрийн паркийг шинжилж байж хомсны хутгаа хүртэл өөрөө хийж чадж ижил одоо юу яа штэ эдийн засгаа төрөлжүүлж энэ хүндрэлээс даван гарна. Тэгэхэд дан ганц өрөөсгөл уул уурхайн ухаж мөнгөтэй болох аргыг сонгосонд бол одоо иргэний нийгмийг бухимдаж байгаамаа. Энэ үл одоо аимшиг цөөрөл дагуулдаг ийм арга хэлбэрээ. Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах байгаль орчинд одоо арилжгүй сөрөг нөлөөлөлдөд ийм арга хэлбэр шүү дээ.